За үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 4-р дүгнэлтийг Монгол Улсын их хурлын 2026 оны 5-р сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хилцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хүлээмжшүүлэх зүйтэй гэж үзсэн. Уг дүгнэлтийг хүлээмжшүүлсэнтэй холбогдуулан төрийн байгуулалтын байнгын хороо ажлын хэсэг байгуулах тухай 2026 оны 4-р тогтоол гаргасан бөгөөд Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт тухай хуулийн төслийг боловсруулж хилцүүлэлт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг нэг удаа хурлаа. Ажлын хэсгийн алхагчаар Улсын их хурлын гишүүн Илмөнхбаатар, гишүүдэд Улсын их хурлын гишүүн О Алтан гэрэл, Ч Ундрам нар ажиллалаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ерөнхийлөгчийн мөрийн эрхийн хугацаа үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 4 жил байна гэж заасны 4 жил гэсэн нь Монгол Улсын үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ерөнхийлөгчөөр 6 жилийн хугацаар зөвхөн нэг удаа сонгоод гэсний зөрчсөн байна гэсэн үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 04-р дүгнэлт гарсан билээ. Ажлын хэсэг дээрх асуудлыг судлан үзэж хэлэлцээд Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 жил гэснийг 6 жил гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. За хэлсэн шийдвэрлэж өгнө.